Хамгийн ихэнд хийх зүйл бол үсийг оншлох. Бид энэ удаад дунд зэргийн урттай, хуурай бөгөөд дунд хэсгээсээ үзүүр хүртлээр чигшил алдсан хуучин тослог үсийг сонгож эмчилгээ хийхээр боллоо. Ийм үсэнд чигшүүлж тэжээл өгөхийн тулд бид Organic Care Lime буюу далдуу модны эфирийн тосыг хэрэглэнэ. Учир нь энэ тос үсний тослогийг саармагжуулж, тэнцвэржүүлэх үйлчилгээтэй. Мөн бид цайны модны гүн цэвэрлэгч эфирийн тосыг сонгож байна. Энэ бүтээгдэхүүн нь антисептик, мөгөнцрийн эсрэг бүтээгдэхүүн учраас хуйхыг гүн цэвэрлэж, үлдэгдэл тосыг өгөө болгох болно. Ингээд эмчилгээгээ эхлэе. Модон хаяганд Organic Care Extreme Oil Mask буюу өдгөн хуурай үсэнд зориулсан угаахын өмнөх хэрэглэх маскнаас 20 даралтыг, далдуу модны эфирийн тосноос 4 туслыг холиод, хуурай үсэнд дунд хэсгээс үзүүр хүртэл түрхэж өгнө. Үсэнд жигд тараахын тулд гараараа массаж хийн, үсний угт хурж үйлчлэхийн тулд төгсгөл хэсэгт эргүүлэн үлдээнэ. Бүх үсэнд жигд түрхсний дараа 10 минут халааж байлгана. Үүний дараа усаар зайлаад Organic Care Original Oil шампунаар 2 удаа угаана. 2 дахь угаалтыг хийхээ өмнө 2 тусал цайны модны гүн цэвэрлэгч эфирийн тос, мөн далдуу модны эфирийн тосноос 2 туслыг үсэндээ түрхэн дараа нь угааж өгнө. Массаж хийн угаахдаа өөх тосны булчирхайг цочроохгүй тулд хэтэрхий чанга дарахаас болгоомжлоорой. Жигд массаж хийсний дараа усаар зайлан альчуурц шингээж хатаана. Үүний дараа Nutrition Oil Mask-наас түрхэх шаардлагагүй. Хэрв үс хэд хуурай бөгөөд зайлшгүй түрхэх шаардлагатай бол Nutrition Oil Mask дээрээ далдуу модны эфирийн тосноос 2 туслыг нэмээрэй. 2 даралт Organic Care Radiance Conditioner далдуу модны эфирийн тосноос 2 туслыг авч алган дээрээ хольж, чихтэй үсний дунд хэсгээс үзүүр хэсэгт хүртэл жигд түрхээд самаар самнана. Ингээд үсийг хатааж хүссэн хэвэнд оруулаарай. Хамгийн сүүлд нь хуурай үсэн дээрээ Organic Care Power Oil буюу хэд гэмтэлтэй үсэн зориулсан эфирийн тосноос 4 туслыг түрхэж үсийг самнана. Энэхүү тос нь үсний өнгийг сэргийх бөгөөд үзүүрийн гэмтлийг багасгаж үсийг гялалцсан эрүүл харагдуулна.